19-р анги. Намайг шударга ёс гэдэг юм. Яг одоо нүднээс давдрах юм бол амийг чинь өршөөе. Тэр хүн хүйтэн ялдганах сэлмээ чүүгаавуу тэр хэд рүү чиглүүлэхэд түүний ярианы онг аясад алах хүсэл тодорлоо. Үхэл амьдралын ирмэг дээр ирсэн тэдний бусдыг бодох сэтгэл нь арилж хойш алхаж эхэлцгээв. Чүүшвэ тэдний эзэн байсан ч тэд чүү овогт хичнээн өртөө байсан ч үхэл амьдралын зааг дээр тэдний хийх сонголт их энгийн байсан юм. Та нар түүнийг жаахан байхаас л үргэлж дагдаг байсан зарцнаар нь түүнийг хаяхаар төлөвлөж байгааг харсан чүүшвэгийн зүрх нь гашуудлаар дүүрэв. Тэднийг загнахыг хүссэн ч өөрийгөө ямар байдалд байгааг тэр сайн мэдэж байсан юм. Азүрэ Драгон сургуульд нэр нөлөөгүй хүчгүй байх юм бол уурлуулж болохгүй хүмүүс нь түүнийг бузралсан ч төвчхээс өөр аргагүй. Чүүшвэг ой гашуудаа автаж байхад ой модноос нэгэн дүрс мангас мэт угсхийн түүний урд ирэв. Газарт хөрвөө үгүй юу гэрлийн хурдаар довтлоо. Алах хүслээр дүүрэн тоолж барамгүй алганы дүрснүүд агаараар дүүрч сэлмийн нэгдлийн 3 хүнийг чиглэв. Энэ гинтийн явдалд тэр 3 цочирдсан ч газарт хүчтэй гიშгэн хойш харин өсөрцгээлээ. Тэдэн рүү гинтийн дайралт хийсэн хүнийг хартал залуухан хүү байв. Гэхдээ хамгийн их гайхсан хүн нь Чүүшвэ байлаа. Түүний хамгийн их итгэдэг хүмүүс түүнийг хаяхаар зэхэж байхад Чүүфэн өөрийгөө үл хайхран түүний урд гарч ирнэ гэж тэр зүүдэлж байсангүй. Чи хэм бэ? Бидний найрыг таслана гинэ? Нүрээрээ дүүрэн сэвхтэй нэг нь Чүүфэн рүү чижлээд хашгирлаа. Чамд миний нэрийг мэд хэрэг байхгүй. Гэхдээ намайг шударга ёс гэж дуудаж болно шүү. Гэд Чүүфэн инээмсэглэлээ. Шударга ёсоо? Ха! Сэвхтэй залуу гартаа байх хар төмөр сэлмээс савж эхлэхэд салхинаас үүссэн сэлмнүүд Чүүфэнийг чиглэн нэслээ. Энийг харсан Чүүфэн нэг алгаа даллаж дулаан энергээр Чүүшвэг урдаасаа холдуулав. Дараагаар нь салхины дайралтуудаас бултан бултсаар өнөөх сэвхтэй залуу руу элбийн алгаа чиглүүлэн дайрлаа. Жада, үхмээр байна уу? Чүүфэнийг хариу дайрч байгааг харсан сэлмийн нэгдлийн гишүүд нуруунд дээрх сэлмнүүдэд суглаад хачиргалтай сэлмний хэв маягаар Чүүфэн рүү дайрлаа. Чүүфэн тэднээс булталгүй өөрийнхөө тулааны хэв маягаа өөрчлөн элбийн алгаар тэр 3-ын төмөр сэлмнүүдтэй зэрэг цохилон туллаа. 3 хүнд төмрийн чимээ цуурайтан 4 хүн хойш болцгоолоо. Гэхдээ Чүүфэний алга бадарч мэдээ алдах шиг болсон болохоор Чүүфэн хөмсгөө зангидан царайн бараалаа. Энэ 3 гурвуулаа спиритийн 5 дугаар төвшин ба бүх хүчээ гаргаагүйг Чүүфэн мэдэж байсан юм. Сэлмийн нэгдлийн 3 ч бас хөмсгөө зангидав. Тэд Чүүфэнийг спиритийн 4 дугаар төвшин гэдгийг аль хэдийн мэдчихсэн. Гэтэл тэр 4 дугаар төвшний жаал гурвуулангийн зэрэг ухрааж байгаа нь түүнийг басаж болохгүйг тод харуулв. Жаала, бид нэг нэгнээ танихгүй. Чи танихгүй хүмүүсийн төлөө манай сэлмийн нэгдлийг өдөөн хадгах хэрэггүй. Тийм шүү. Чи аваа авьяастай юм. Биднийг ойлгоод зүгээр өнгөрөх юм бол чамайг сэлмийн нэгдэлд авъя. Чиний ирээдүй гэрэлтэн гэдэгт итгэлтэй байна. Чүүфэнийг амаргүй даваа гэдгийг мэдсэн тэр 3 түүнийг нэгдэлтэд элсүүлэх гэж оролдож эхэллээ. Чүүфэн тэдний яриаг сонсоод яасан ч үгүй. Харин Чүүшвэ хормын дотор сандарч айж эхлэв. Чүүфэн тэр 2 холбоотой хэдий ч Чүүфэнд түүнийг аврах ямар ч шалтгаан байхгүй. Одоо ингээд сэлмийн нэгдэл санал тавих үед Чүүфэн түүнийг хаяад зөвшөөрөхгүй гэхээс айж байсан юм. Гэхдээ тэр Чүүфэн өөрийн аврахыг хүсэх нь утгагүй зүйл гэдгийг ч Чүүшвэ мэдэж байв. Гэхдээ л түүний цорын ганц найдвар нь Чүүфэн байсан юм. Сэлмийн нэгдэл гэхээсээ илүү адгууснуудын нэгдэл юм биш үү? Та нар шиг адгийн шаарнууд намайг нэгдэлтэй өрнө гинэ. Ха! Гэж хэлээд Чүүфэн нулимлаа. Шил бидний хүчилсэн шүү. Түүнийг нэгдэлдээ элсүүлэх бүтлгүүтэд зогсохгүй дарамжлуулсан 3 дэлбэртлээ уурлаж Чүүфэн рүү дайрч эхэллээ. Энэ удаа тэр 3 бүх хүчээ гаргаж байгаа нь элт байсан юм. Сэлм мэрээчгүй байхад салхин аль хэдийн ирэв. Энэ дайралтыг нухацтай хамгаалахгүй гэдгээ мэдсэн Чүүфэн хөмсгөө зангидлаа.
Юундаа гүлээс юм? Хурдан яваач. Битгий миний чөтгөр устгагчд өртчих. Чүфэн Чүшвэ тэр хэд рүү хашгирлаа. Дараагаар нь түүний бие хөдөлж, гарын цохилт бүрээр үл үзэгдэх алганууд тэр хавийг дүүргэж, 3 сэлэмчин рүү дайрлаа. Энэ элби алга байна. Болгоомжтой байгаарай. Тэдний нэг нь Чүфэний тулааны техникийг таних үедээ бүр цочролд орчихов. Тэр 3 сэлмийн хэв маяга өөрчлөн яг адилхан техник хийж Чүфэнийг бүслэн авлаа. Чүфэнийг спиритийн 5 дугаар төвшний 3 хүнтэй тулдаж байгааг харсан Чүшвэгийн сэтгэл хөдлөл замбраагаа алдав. Энэ бүхэн юу гэж байгааг тэр сайн ойлгож байлаа. Чүфэн түүнийг аврах гэж амиа дэнчин тавьж байсан юм. Яваагүй л байна уу? Чүшвэг эргэлзэж байх зур Чүфэн ахаад хашгирлаа. Авха, явцгаая. Энэ үед Чү овгийн хэд Чүшвэг дагуулan ойроо зугтав. Намайг тавь. Чүшвэ тэдний гарыг тавиулаад Чүфэн рүү гүнзгийг эгчин ширтлээ. Чүфэнийг сэлмнүүдийн дүрсээр бүслэгдэн байдгаараа тэмцэж байгааг харсан Чүшвэ яахаа мэдэхгүй шүдээ 100 зогслоо. Яваач! Чүфэн ахаад хашгирлаа. Энэ үед Чүшвэгийн эмзэг бие өөрийн эрэхгүй чэчирч нүднээс нь нулимс бөмбөрөн урслаа. Баярлалаа гэж хэлээд тэр ой руу орлоо. Чаала миний сайхан мөчийг сүйтгэсэн болохоор чинь чамайг тахир дутуу болгоод өгье л дөө. Аманд нь орсон шар тосыг нүдэн дээр нь зугтаалгахыг харсан тэр 3 уурандаа багтарч байлаа. Тэдний сэлмний дайрч байгаа газрууд дандаа Чүфэнийг алах зорилготой амин цэгүүд байсан юм. Тэгэх хүчтэй гэж найдаа. Чүфэн гаднаа эн тэнцүү тулдаж байгаа мэт харагдахч баг зэрэг шахалт авч байсан юм. Өөрөөс нь нэг төвшин илүү 3 хүнтэй зэрэг тулдах түүнийг үнэхээр цуцааж байлаа. Энэ 3 тийм онцгой хүмүүс биш ч тэдний гарт байх хүчрхэг сэлмнүүд хэрэглэх тулааны техникүүд нь маш хүчтэй байсан юм. Ядаж байхад гурвуулаа нийлж дайрах нь Чүфэнийг тулалдахад улам хэцүү болгож байлаа. Хамгийн чухал нь Чүфэн 3 аянганы хэв маяга ил гаргахыг хүсээгүй болохоор энд цагаа дэмий үрхийг хүссэнгүй. Ингэж бодоод Чүфэн нэг зангаад тэдний бүслэлтээс гарч хав. Муу 3 арчаагүй навшнуудаа чаддгийм бол бариарай. Тэднийг хараасныхаа дараа Чүфэн нэмсэглээд ойроо сармагчин мэд хараагаад орчихов. Зугтмаар байна уу? Битгий горд. Чүфэнийг зугтаж байгааг харсан тэд юу гэж зүгээр зугтаалгах вэ? Түргэн гэгч нь араас нь хөөлөө. Тэгсэн ч тэд Чүфэнийг дутуу үнэлсэн юм. Тэд тулааны хүчээ дээд зэгт нь хүргэн ашиглаж олон төрлийн тулааны техник хийж байсан ч Чүфэнээс үргэлж тодорхой хэмжээний зайтай явж байв. 20 дугаар анги. Мянган яс оршуулгын газар. Новшгич, энэ муу урд насандаа сармагчин байсан юм уу хаашаа юм? Ямар хурдан юм бэ? Энэ жал энгийн жал биш бололтой. Өдийн насан дээрээ ийм хүчтэй. Тэгээ зогсохгүй бидний бүслэлтээс гарч чадаж байна гэдэг асар өндөр авьяастай байх. Тийм шүү. Би анх удаагаал элби алгыг ингэж төгс хэрэглэж байгаа хүн харж байна. Хэрвээ тэр энэ маягаараа өсөх юм бол хэр өндөрт мандахыг хэн ч таашгүй. Тиймээс бид түүнийг амьд үлдээж болохгүй. Үгүй бол ирээдүйд бидэнд л гай болно. Чүфэний хүчийг ойлгох тусам тэдний сэтгэл улам хөнд ирч байлаа. Тэд аль хэдийн Чүфэнийг сүнслэг ургамлын ууланд алхахаар нэгэнт шийдсэн байв. Энэ 3 их хурдан юм ардаа хайж чадахгүй байна шүү. Энэ үед Чүфэн ч бас энэ 3-ын хүчийг хараад хэлэх үггүй болов. Чүфэн адил төвшний хүмүүс дундаа дийлдэхгүй ч өөрөөсөө нэг төвшин илүү хүмүүстэй тулалдахад нэг л сул дорой болчихсон мэт санагдаж байв. Азар Чүфэний дантянд хангалттай энерги байсан юм. Хэрвээ гүйсээр байвал энэ 3-ын энерги дуусаж ард хоцорно гэж итгэж байв. Гэвч Чүфэн бас нэгэн асуудлыг бодож байсан юм. Сэлмийн нэгдэл бол жижигхэн бүлгэн биш. Сүнслэг ургамлын уулнаас буусны дараа энэ 3 нэгдлийнхэн туслалцаатай түүнд асуудал тарих гэвэл байдал хэцүүднэ. Тийм ч учраас Чүфэн хийх үү яах уу гэж эргэлзсээр байв. Нэг бол 3 аянганы хэв маяга хийн, үгүй бол юу ч хийлгүй зугтсаар байна. Гэхдээ тэр энэ бодлоо авч хайсан юм.
Сургуулийн сурагчид нэг нэгнээ хөнөөх нь маш том гэмт хэрэг болохоор улам мөр үлдээх юм бол чүү овогч үүнд өртөнө. Гэтэл яг энэ мөчөд Чүфэний нүүрэн дээр цочирдсан төрх гарлаа. Учир нь түүнийг тойрон цагаан туяа гэрэлтэж байв. Харанхуй тэнгэрийг нөмөрсөн болоод ч тэрв цацрах цагаан туяанууд ер бусын харагдана. Энэ гэрэл улмал хурц болж ойг өдөр мэт гэрэлтүүллээ. Гэхдээ Чүфэнийг хамгийн их гайхшруулсан зүйлс бол түүний эргэн тойрноор дүүрэн байгаа яснууд. Ойгоор дүүрэн яснууд далай мэт овоорсон байв. Энэ яснууд их өвөрмөц харагдаж байв. Тэд хаш мэт цагаанаас гадна яс бүр хүчтэй авраа ялгаруулж байв. Чүфэний амьсгаа давчдаж эдгээр яснуудын авраа түүнийг хавчиж байгаа мэт санагдан алхалт бүр нь хүндэрч биеийн сольдов. Энэ юун газар вэ? Чүфэн үнэхээр гайхшрал давтлаа. Эдгээр яснуудын ер бусын байдал нь амьд байхдаа тулааны майструуд байсныг тод харуулна. Тулааны тодорхой төвшөнд хүрсэн үед л тэднийг өгөхөд яс нь ялзралгүй үрд мөнх хашмит чигээрээ үлдэж энерги нь хадгалдаг. Яагаад энэ олон тулааны майструуд ийшээ ирэх болов? Яагаад тэдний яс энүүгээр нэг овоорсон байгааг Чүфэн огт ойлгохгүй байлаа. Сүнслэг ургамлын уул бол хориотой нутаг. Ерөнхийдөө өдөр бүр настангууд уулаар явж шалгалт хийдэг. Яагаад энэ яснуудыг тоолгүй энд нь үлдээсэн юм бол? Чүфэн гайхширхаас гадна сандарч байлаа. Бодох тусам нэг л биш санагдаж эхлэв. Бодох тусам нуруугаар нь хүйтэн хөлс цовж байв. Тэр чинь ердөөл 15 настай залуухан хүү шүү дээ. Ийм аимшигтай ойд төржихвэл айхан ойлгомжтой. Тэр гэнэт Чүфэний нүдэн сэргэлээ. Цагаан яснуудын дунд нэг хүн нааша тайван гэгч нь алхаж байхыг олж харав. Их бүдэг харагдахч тэр хөгшин настай хүн байсан юм. Хөгшин эрд цас мэт цагаан царайтай, цэнхэр хөрмтэй, хөрмөн дээр нь 8 ханз байв. Хөгшин эр гарандаа хачин нисдэг шүр барьж явна. Чүфэний зүг удаанаар алхахдаа хөгшин эрийн нүүрэнд инээмсэглэл тодорно. Цагаан яснуудын авраа түнд огтхон ч нөлөөлөхгүй байв. Гэхдээ Чүфэнийг хамгийн цочролд оруулсан зүйл бол хөгшин эрийн арьс нь хаш мэт цагаан ба түүний бие нь тэр чигтээ бүдэгхэн гэрэлтэж байсан юм. Иймэрхүү авраа нь яг л ертөнцид гэгэнтэн бууж ирж байгаа мэт харагдаж байв. Энэ домогт 1000 яс оршуулгын газар уу? Энэ мөчөд сэлмийн нэгдлийн гурвч гүйж ирлээ. Гэхдээ тэдний толгойд Чүфэн рүү дайрах бодол огт байхгүй байв. Тэд эргэн тойрноо харан гайхан мэлрэн зогсов. Чүфэний сандарсан царайтай харьцуулбал тэр гурвын царайн дээр ганц л үг байлаа. Айдас. 1000 яс оршуулгын газар. Энэ юун газар юм? Энэ газрын нэр Чүфэнд нэг л таагүй мэдрэмж төрүүлв. Мөн новш, чи биднийг авчихлаа. Биднийг ийм газар авчирна гинэ. Энэ 1000 яс оршуулгын газар бол аюултай бүс. Сэвхтэй залуу хоолойн чичрэн хэллээ. Аюултай бүс ээ? Тийм ээ, энэ бол жинхэнэ аюултай бүс. Үгүй ээ, энэ газар бол домог. Сүнслэг ургамлын уулын нэг домог. Домогт өгүүлснээр 1000 яс оршуулгын газар нь жинхэнэ биш, хайж олох боломжгүй. Энэ ямар нэг заасан хугацаагүй үе сүнслэг ургамлын ууланд гарч ирдэг. Гэхдээ энэ газар бол гарцаагүй аюултай бүс. Энэ газар гიშгсэн хүн хизээч амьд буцадаггүй. Амьд буцсан хүмүүс бүгд галзуурдаг. Энэ аимшигтай түүхийг үнэн байна гэж хэн мэдхэвдээ бид 1000 яс оршуулгын газарт ирчихэж. Нөгөө хоёр нь дэндүү их айсан харагдав. Тэдний зарим үг нь удахгүй байсан нь тэдний хэр их айсныг харуулж байлаа. Энэ үнэхээр 1000 яс оршуулгын газар юм уу? Чүфэн нөгөө нууцлаг хөгшин эрлүү харан асуулаа. Хөгшин эрийг шинжихэд юу ч мэдрэгдэхгүй байсан ч гаднах төрхийн л харахад ер бусын нэгэн гэдг нь элд байв. Тэр гарцаагүй Азуре Драгон сургуулийн томчуудын нэг гэж бодов. Хөөе, чи хинтээ яриад байгаа юм? Мо бацаан, биднийг битгий хуурах гээд байгаарай. Чүфэнийг хөгшин эрээс асуусны дараа сэлмийн нэгдлийн 3-ын царайнд цусгүй болчих уу гэмээр цайжхав. Намайг энэ хүнээс асууж байгааг харахгүй байна уу? Гэд Чүфэн нууцлаг өвгөн рүү гараараа заалаа.
Ямар хүн? Муу бацаан чи үнэхээр өхмөр байгаа мó? Сэвхтэй залуу сэлмээ атгаад Чүфэн рүү дайрахыг завдав. Наадха хаяа нэг л биш болоод явчихлаа. Хурд явцгаая. Түүнийг дайрахаас өмнө нөгөө хоёр нь мөрнөөс нь татан ирсэн зүг рүүгээ буцлаа. Яг энэ мөчөд хэнгэрэг хаглах шахам чимээ хаа сайгүй гарч эхэллээ. Энэ чимээ нь сая сүнснүүд орилж хажгарч байгаа мэт дэндүү хачин, дэндүү аимшигтай байв. Энэ үед Чүфэн эргэн тойрны яснуудаас ялгарх хар ногоон хийнээс тэр чимээнүүд гарч байгааг хараад цочирдон зогслоо. Гэхдээ түүнийг хамгийн их айлгсан зүйл нь энэ хар ногоон хий Чүфэн болон нөгөө гурвыг чиглэн ирж байсан юм. 21-р анги. Өөрчлөлт. Хурдан зүгтээрээ. Байдал бишцнийг мэдсэн сэлмийн нэгдлийн гишүүд зугтаж эхэллээ. Гэвч тэдний зугтах хэсэг огт хамаагүй байв. Хачин хий агаараар тархаж гэрлийн хурдаар 3 хүнийг чиглэн олзуудаа барьж авсан юм. Тэд хачин үзэгдэлтэй учирсандаа сандарч галзуу юм шиг гарт байх төмөр сэлмнүүдээ нааш цааш давлагч нэмэр болсонгүй. Ямар ч саадгүй хий тэдний тархи руу нэвтрлээ. Тэр мөчөд энэ гурвын царай нь асар их өөрчлөгдлөө. Тэд төмөр сэлмнүүдээ хаяад толгоогоо гараараа барин хаашгична. Чүфэн тэдний царайг цагаанаас ногоон болж, ногооноос ягаан болоод өвдөг дээрээ сөхрөөд удалгүй газар өнхөрч эхлэхийг тодоос тод харж байв. Тэднийг харсан хинч тэд асар их өвдөлт мэдэрч байгааг ойлгохоор байв. Гэвч өвдөлт хэсэгхэн зурал үргэлжилсэн юм. Удалгүй тэд амьсгалахаа болон бие нь хөшин өглөө. Тэдний үхэл дэндүү хачин байв. Тэдний нүүр нь хавдаж, толгойн 7 нүхнээс нь цус гараад, нүд нь бүлтийн угнаасаа гарч, үс нь халзарсан байлаа. Харахаас ч айдас хүрэн байв. Хамгийн аимшигтай нь тэр хий байсан юм. Тэр гурвыг өгсөний дараа хий тэдний толгооноос гарan Чүфэнийг чиглэн нэслээ. Намайг авраач. Чүфэн сандарсандаа хажуудаа байх нууцлаг хөгшнөөс тусламж гуйлаа. Тэр хачин хий энэ хөгшөнд огт ойртохгүй байсан болохоор энэ зүйлийг хөгшин ирээс айдаг байх гэж гадарлав. Гэвч Чүфэний тусламж ирсэн гуйлд хөгшин эрд нөлөөлсөнгүй. Харин ч бүр тэр хийний хурд нэмэгдэн Чүфэн рүү гэрлийн хурдаар дайрлаа. Навшгич. Байдал сайнгүй байгааг харсан Чүфэн хөгшин эрийг чиглэн гуйлээ. Энэ хөгшин эрийг ашиглан хийгээс зугтах гэсэн боловч тэр хий дэндүү хурдан байсан юм. Хэдхэн алхмын дараа Чүфэний толгойд тархин задрах гэж байгаа мэт асар их өвдөлт мэдэрлээ. Тун удалгүй улам их хий Чүфэний толгой руу орсноор өвдөлт нь бүр тэсхийн аргагүй боллоо. Энэ зүйл яг л түүний биеийг дотроос нь идэж байгаа юм шиг өвдөж байв. Энэ нөхцөл байдалд Чүфэнд ямар ч эсэргүүцэх арга байхгүй байв. Удалгүй тэр сэлмийн нэгдлийн 3 шиг газар өнхрөн чангаар хашгичж эхлэв. Нууцлаг хөгшин ир энэ бүхнийг харан зогсохдоо огтхонч хөдөлсөнгүй. Гэвч түүний нүүрэн дээр байсан инээмсэглэл удалгүй арилж урам нь хугарсан аятай харагдлаа. Гэвч яг энэ мөчөд Чүфэн гэнэт хөдөлж эхэллээ. Цагаан туяа түүний толгойноос цацарч түүнийг бүрхэж эхэллээ. Яг энэ мөчөд ойр хавьд байсан бүх цагаан хий дэлбэрэн уусан алга болов. Хэсэг тэжгэнсний дараа Чүфэн ухаангүй хэвтэн. Гэвч тэр цагаан туяа түүнийг бүрхэн цацарсаар байв. Энэ туяаны хамгаалалтаас болж цагаан хий Чүфэн рүү ойртож чадахгүй байв. Хийнээс гарах хэнгэрэг хаглам чимээнүүд ч улам гүнзгий болсон юм. Яг л тэд ямар нэг зүйлээс айж байгаа мэт. Энэ өөрчлөлтийг харсан нууцлаг хөгшин эрийн царай нь ховирон баярлахын зэрэгцээ гайхширч байгаа нь түүний хоёр нүднээс харагдана. Дараа нь тэр гараа даллахад сонин давлгаа хаа сайгүй тархаж бүх хийнүүд буцаад цагаан яснуудаа орчхов. Тэр хачин хий алга болох үед Чүфэнийг бүрхэн цацарч байсан туяач түүний толгой руу эргээд орлоо. Мянган жил хүлээсний эцэст зөв хүнээ оллоо. Урмыг минь хуглахгүй гэж найдаа. Хөгшин эрийн биеийн агаарт хөвж Чүфэний урд ирлээ.
Дараа нь хурууга гоцойлгон Чүфэний цээжин дээр тавих үед хідэн гэрэлт цог шиг гэрлэн бөмбөлгүүд түүний хуруунаас гарan Чүфэний цээж рүү нэвтрэн оров. Эдгээр гэрэлнүүд Чүфэний цээж рүү орох үед түүний хувцсыг цоолоогүй ч Чүфэний цээжнээс тэр цэгүүдэд нь гэрэл цацарч байв. Хөгшин эр Чүфэний цээжин дээрх гэрэл цацархаа болтол хэсэг ширтээд удаанаар нүдэ анлаа. Гэнэт хөгшин эрийг тойрон ширүүн хар ногоон шуурга үүсэж эхэллээ. Тэр шуурга аимшигтай даралттай байгаад зогсохгүй. Уулын ойг тэр чигтэн нөмрлөө. Шуурга дээш өсөлгүй, харин газар болон далай мэд овоорсон цагаан яснууд руу шингэн алга болов. Ширүүн шуурганы дараа ойд байсан цэцгэс, өвснүүд, моднууд огтхон ч өөрчлөгдөлгүй. Шөнийн тэнгэр газрыг ахин нөмрлөө. Тэнд байсан ганц өөрчлөлт нь ухаангүй хэвтэх Чүфэн болон үхсэн сэлмийн нэгдлийн гишүүд. Сэрүүхэн зөөлөн салхи хүлээх үед Чүфэн ухаан орон нүдээ удаанаар нээлээ. Юу болсон бэ? Би зүүдэлсэн байх та. Чүфэн босож суугаад хөндүүрлсэн толгоогоо баринга эргэн тойрноо ажиглалаа. Өмнөх аимшигтай үзэгдэл тэр чигээрээ алга болсон байсан нь зүүдэлсэн болов гэж бодоход хүргэнэ. Нэг л биш байна та. Чүфэний харц сэлмийн нэгдлийн 3 гишүүний биен дээр тусах үед угсхийн бослоо. Тэдний аимшигтай үхлийг хараад түрүүн болсон зүйл жинхэнэ гэдгийг ойлгов. Аимшигтай юм а. Сүнслэг ургамлын ууланд яагаад ийм хачин газар байдаг вэ? Мянган яс оршуулгын газар яаж үүссэн газар юм бол тэр нууцлаг хөгшин ир хэн байсан бол? Чүфэн таг мэлрэн гайхав. Энэ бүхэн түүний итгэж чадах хэмжээнээс дэндүү хэтэрсэн байв. Яг энэ үед Чүфэн хөлийн чимээ сонсон хүмүүс ирж байгааг мэдлээ. Бага байдлаа харсан Чүфэн эргэж хараад ойн гүн рүү зугтлаа. Тэр зугтахгүй бол түүнийг сэлмийн нэгдлийн 3 гишүүний үхэлд холбоотойг мэдх юм бол асуудал үүснэ. Тэр домогт мянган яс оршуулгын газар руу орсон чинь тэр 3 үхээд ганцаараа амьд үлдсэн гэвэл хэнч итгэхгүй үстэй. Тэр хүмүүст хэлсэн ч хэнч итгэхээргүй хачин ба тэр Азуре Драгон сургуулийн гажиг нэр зүүх болохоор энэ бүхнээс холуур тойрох хэрэгтэй байлаа. Чүфэн гүйж байхдаа өөрийнх нь бие өөрчлөгдсөнийг анзаарав. Түүний мэдрэхүй дэндүү төгс санагдлаа. Өмнө нь огт мэдэрч байгаагүй салхинд найгах өвснүүдийн хөдөлгөөнийг ч мэдэрч байв. Энэ газар дэндүү чимээгүй байгаа болохоор сүнслэг ургамлын уулны энергиэс болж миний мэдрэхүй хит мэдрэмтгий болчихсон болов. Чүфэн мэдрэхүүгээ яагаад сайжирсныг бодож олох гэж байсан ч гэнэт гүйхэ болон зогслоо. Гэнэт түүний нүдэн сэргэн гайхан зогсно. Тэр хачин энерги хөдлөхийг мэдэрсэн юм. Нэлээд хол байсан ч тэр энэ энерги нь Тэнгэрийн сүнсний өвснийх гэдгийг мэдэрч байлаа.